За сайн байцгаана уу, подкастын маань ээлж дугаар эхлэхэд бэлэн болжээ. Тэгээд өнөөдрийн дугаарын маань зочноор манай Баян зүрх дүүргийн иргэдийн уулын төлөөлөгч, Ачсан залуучдын холбооны дэд ерөнхийлөгч од хоёрыг найзгаа өрсөн байна. За баярлалаа. За од хоёртаа энэ өдрийн мэндийг хүргье. За шинэ оны мэнд. Мөн шинэ оны мэнд нэр. За подкастта урьж оролцсонд баярлалаа. Тэгээд Батчас подкаст гэдэг өмнө нь юунуудыг чинь харж ирсэн. Тэгээд бас өөрөө нэг өдөр өргөдөд орчихсон. Ер нь бол яг хоо найзынх нь бод юм байна. Одоо энэ подкастын үндсэн зорилго бол одоо Ачсан намын маш олон одоо ингээл залуучууд байна. Тэдний нэг төлөөлөл нь одоо ингээл Лодко гэж залуу. Иймэрхүү залуучуудынхаа байр суурийг бас энэ подкастаар дамжуулж олон нийтэд аль болох чадлаараа хүргье л гэдэг. Ерөөсөө ийм жижиг юм бич байна. Сүртэй том байхгүй шүү дээ. Нам улс төр яриад тэгээд өөрийгөө яриад тэгээ явчих юм ба тий. Энэ хоёлоо мэдээж нам бол нээлттэй. Одоо хүмүүс ингэдэг ингээл нэг подкаст нэг ярьслаг хийхгээл та нам улс төр ярьлаа энэ. Тэгээ бидүүл одоо ярихгүй гэдэг. Тиймээс одоо хэдүүл айж одоо тэрнээс хоошоо суудаг гэж болохгүй байх гэж би. Улс төр чинь бидний амьдралыг шийдэдэг шүү дээ. Тий. Тийм учраас ингээд энэхүү подкастыг эхлүүлээд тэгээд бас найзаагаа урьсан. Тэгээд ямар ч ирсэнд баярлалаа. Тэгээд өнөөдрийн яриа бас нэлээд сонирхолтой явах бах. Тэгээд иргэдийн хурал мурал гэж хоёулаа нэлээд юм ярих баха намайг бодлоо. Тэрний өмнө хоёул Одкото танилцмаар байна. Тийм. Хүмүүст бас энэ залууг би бас танилцуулчмаар байна. Миний ихний зорилго. За Захван аймагт төрж өссөн. За эрх зүйч мэрэгчлээ. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. За мэрэгчлэрээ л ерөнхийдөө ажилласандаа 10 одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Анх Баян зүрх дүүргийн шүүхэд ажилд орж ирсэн. Шүүхийн бичиг хүргэж. Хэдэн онд байд вэ? Зарлага 2012 он. 12 он. Тэгээ тухайн шүүхийнхаа зарлага бичиг хүргэчихгээл хамаг бичгийн нийт хийцөөд тийм хүн байлаа. Тэгээд дараа нь Баян зүрх дүүргийн иргэдийн худлаа ярьж хөгжлийн төв гэж байгууллагт хуулийн зөвлөхөөр 4 жил ажилласан. Төлөлт хариуцсан албаны ахлах гэдэг хавсарч. Тэгээд тэр байгууллага бол тухайн одоо Баян зүрх дүүргийн бүх одоо суус өмчтэй холбоотой хариуцж ажилладаг гэсэн. Тэгээд ажлын туршлагаа яриад шүү дээ. Танилцуулж болно шүү дээ. Болно шүү дээ. Чамаа хөгжлийн төвд байжгаад дараа нь 2016 оны сонгуульд нэг нэр дэвчсэн юм аа. Тэгээ ялагдчихжээ. Өөрийнхөө амьдардаг хорон дээрээс. Тэгээд 2016 онд иргэдийн хуралдаа хуулийн хэлтсийн дараа тэгээд сүүлд манай бүтэц зөөчлөгтөө захиргаал хэлтс болоод тэндээ 2 жил гараа ажиллаж агаад 3 дугаар хорооны засаг дарга гар томилогдоод улс төрийн ажил авч явах хийж үтсэн. Тэгээд 3 дугаар хорооны иргэдийн нийтийн хурлын дараагаар бас тэр нөгөө иргэдээ сонгодог учраас манай хорооныхан бас өмнө сонгуульд ир дэвшижсэн гэж сонгож байсан. Тэгээд иргэдийн нийтийн хурлын дараагаар ажиллаж байсан. Тэгээд хорооныхаа засаг дараагаар ажиллаж байгаад 2020 онд орон нутгийн сонгуульд дөрөв иргэдийн хурлын сонгуульд дахиж нэр дэвших боломж олдоод тэгээд тухайн үед чинь 1 2 3 дугаар хороо гэдэг тойрог жоон томсцсон. Тэгээ 20 гаруй мянган сонгогчоос нэр дэвшиж өрсөлдөд ялж ирсэн. Тэгээд сая 24 оны сонгуудлаас ахиж ялмараад тэгээд дахин ялгаад. Ялсан чинь 2 удаа ялсан чинь хоёуланд нь манай нам цөөх болсон. Тэгээд цөөнхийн төлөөлөгч хийгээл засгалж үзлээгөө тэгээд байж байна. Тэгээд эхнэр 3 хүүхдээ хамт амьдэрдэг эрх зүйн мэрэгчлээ ийм залуу байна. Захван түрүү хэлсэн байх тий Захван тосон цэнгээс сумдурж ирсэн. За ийм залуу байх нэ. За дүүрэгт бол 2 удаа сонгогдсон байна. Баян зүрх дүүрэг. Тэгэхээр төлөөлөгч гэдэг талаас хоёул өнөөдөр яриа. Төлөөлөгч гэдэг төлөөлөгч өрцөн учраас хоёул энэ төлөөлөгч гэдэг одоо нэг одоо альбом тушаал гэх би бол энийг яг альбом тушаал гэж би бол хэлэхгүй. Би бол гэж хараад. Ийм тийм бах тий. Хүмүүс бол яг тэгж хараад байдаг юм билээ. Би бол альбом тушаал гэж харахгүй мэдээж үүрэгт ажиллаа байх гэж. Сонгуульд ажиллах юм уу? Нийтийн альбом тушаалтаа. Тийм нийтийн альбом тушаалтаа тий. Тэр ийм нэг альбом тушаалын талаар хоёулаа нэлээ ярих бах. Тэгээ тэрний өмнө хоёулаа нэг намтай холбогдсон талаараа бас ярмаар. Одоо Одко гэдэг хүн Ачсан нам руу бас ягаа шуургаад ороод ирчихвэ. Тий, Ачсан нам намайг хүүхэд байхад манай ээж Ачсан намаас сумын иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшиж өрсөлдөж байсан. Тэгээд ер нь тэгээд ээж аав Ачсан намыг дэмждэг ийм хүмүүс байдаг. Тэгэл өөрөө бас жоохон тий суур арчилсан. Тэгээ өөрөө бас ингээд нөгөө чин нам сонгоно гэдэг чинь ингээд нэг ардын намаа арчилсан намаа гэж ингээд нөгөө хүүхэд байхад таадаг шиг ингээд сонгочдөг юм шиг шүү дээ. Тэгэл хүрээлэл байна, найз нөхөд байна. Тэгээд энэ намуудын чиг баримжааг бас уншин одоо ямар үзэлтэй, ямар одоо үзэл санаатай ингээд тэгээд судалж байгаа л болсон л доо. Тэгээд
намд яг 2016 онд анх элсэжсэн. Арцсангуй сүүлд. Элсэх болсон шалтгаан гэх юм бол яг 2016 онд Улсын хурлын сонгуул болоход Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан сайхан билгийн сонгуулийн штабын хуульчаар ажиллаж байсан. Төв штабын хуульчаар. Тэгээд яг манай намын удирдлагууд хойд нам бус байсан баг. Тийм нам бус байсан. Тэгээд намын арчс намын одоо дүүргийн удирдлагууд хараад тэгээд энэ злог ер нь улс төрөлд нэр дэвшүүлж үзье гэж бодсон юм байлгүй. Тэгээд боломж олгосон. Тэгээд тэрийг нь бодож байгаад бас гэрийнхэнтэйгээ зөвшөлдөж байгаа зөвшөөрсөн. Тэгэл ер нь намд илссэн. Тэгээд яг намд илсээд тэгэл тэрнээс анхны сонгуульд намд илсчгэр чинь одоо буцаад гарыг гэж бодохчгүй. Тэгээд уусаа нам улс төр чинь нэг түрүүний хэлдэг шиг одоо Монголын ард түмний амьдралыг шийдээд нь шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгээд улс төрөөс гарыг гэхээр одоо залуучууд бид нар ч одоо амиа хохолоод улс төрөөс буцаад гарчхаар одоо хэнийг улс төрд одоо буцаж ор гэж хэлэх үү? Үр хүүхдийн маань ирээдүй байж гин. Тэгээд тэрнийг ч одоо улс төр шийдээд байна. Тэгэхээр одоо энэ ирээдүй хаач үр хүүхдүүдийн төлөө одоо улс төрд одоо зөв явах юмсан гэдэг үүднээс л одоо улс төрд хөргөжлүүлээд ингээд анхаашнаас нь л явж байна. Одоо ингээд 16 онд анх ингээд сонгуульд орж ижээ. Сая 24 онд ингээд орлоо. За явлаа. Би юу асуух гээд юм гэхээр тухайн үеийн нэг сэтгэл байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ингээд 24 он, 6 он, 8 жилийн дараа ингээд дахиад нэг ирсэж байгаа. Энэ процессын хооронд ер нь юм нэг мэдэрж байгаа мэдрэмжийн ялгаа байна уу? Анх улс төрд орж хахад буюу сонгуульд нэр дэвшиж хахад улс төрийг ингээд нөгөө за нэр дэвшин ингээд тухайн тойргийнхаа төлөө ажиллана. Улс төрд орж байгаа юм чинь те одоо энэ ирээдүй хойчийн төлөө ингээд улс төрчнөр юмыг шийдэж гин гоё байна гэгэлгэр улс төргийг харж ирсэн. Нэг нэг үлгэж. Тэгэд одоо ингээд 8 жилийн дараа харахад улс төр шиг бохир заваа юм үндэ алга. Тэгээ бохир заваа бол ягаад гарчиж болохгүй байгаа юм гэхээр яг сайн хэлдэг шиг бид нар гарчиж болно тэрэн шиг амарх юм байхгүй. Яг ингээд үр хүүхдүүдийнхаа төлөө ингээд ирээдүй хойчийг харахаар чинь яаж ийм нийгмийг бид нар үр хүүхдүүдэд үлдээх юм бэ гэж бодохоор энэний ард гарч иж ингээд улс төрийг ингээд зөв улс төр хийж энэ Монголыг ингээд нэг Монгол улсыг чинь ингээд ядахтаа энэ шат чатандаа ингээд нэг зөв юмыг байлгах юмсан энэ одоо шат чатанд батлагдж байгаа энэ төсөв хөрөнгийг зөв зүйлэн зарцуулах юмсан гэдэг ингээд одоо хорон цэг дараагаар ажиллаж исэн нөгөө зарлага бичвэрэгчээр ажиллаж исэн хүний хувьд олон хүнд ер нь бол миний хийжсэн ажлууд ингээд одоо өнгөрсөн хугацаанд бодоо дандаа ингээд нөгөө олон нийттэй харьцаж исэн хүмүүстэй харьцаж исэн ажил юм бэл. Тэрээс бүх ажил дандаа хүнтэй харьцдаг харилцааны ажил байсан юм бэл. Тэгэхээр яг одоо гарах юугүй тэгээд 8 жилийн зөрүү гэх юм бол ерөөсө товчхондоо улс төр бол одоо анх бол гэгээлэр харж исэн бохир заваа. Гэхдээ энэ бохир заваан гээд бид нар гарч ирээсээ залуучууд болох. Энийг одоо тэгслэх хэрэгтэй. Улам одоо залуучууд улс төрийг илүү сонирхосоо л гэж би бодоод. Тэгэхгүй бол одоо нэг ийм хандлага байна шүү дээ. Сүүлийн үед. Гэтэ би бол энэ доноос бол арай гайгүй болчих шаард байна. Өмнө бол ингээд залуучуудыг аль болох улс төрөөс холд бай, улс төр бол балиараа заваан гэдэг байсан бод сүүлийн үед ялангуяа арчсан нам дээр маш олон залуучууд ингээд сэлгэж орж ирж шүү дээ. Маш олон залуучууд гişүнчлэр орж ирээд ингээд тодорхой бас албан тушаалд очсон хэмжил байна л да одоо ингээд харахад. Тэгэхээр бас нэг талаас арай өөр үзгээс хүмүүс харж эхлээд байна уу гэж би хараад байна. Тэгэхээр нөгөө чи сая хэллээ шүү дээ. Одоо 8 жилийн өмнөх одоогийн үнэтгэс ингээд улс төр бол ингээд яалч хүнэ сонин тоглоом байдаг юм байна. Хэцүү байдаг юм байна. Асуудал байдаг юм байна. Одко гэдэг хүн бол дандаа сүр хүчнийг хийлээ шүү дээ. Тэгэхээр мэдээж арчсан намын мэдээж хоёулаач аль аль намын гişүн хөдөл санаагаа дагаж л явж байгаа юм залуучууд хэлэл шүү дээ тийм. Тэгэхээр заваан байна гэд мэдээж орхиж болохгүй. Тэгэхээр энийг аль болох сайжруулахын төлөө зөв явахын төлөө маш харин зөв залуучууд маш олон орж ирэх хэрэгтэй тийм. Би бол тэгж харддаг. Яг одоо нэг ийм юм байгаад байна. Тэгж нөгөө зөв залуучуудын хооронд өсөлтөө явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй нөгөө зөв гэдэг бодолтой хэдэн залуучууд нь ингээд устар байлаар гэж хаягчдаг. Тэнгүүл нь хажуугаар нөгөө нөхдүүд нь орж ирээд ингээд дэшээ явчихдаг. Ийм л нийгэм бий болчихсон байна. Тий, яг одоо нөгөө хоёлынгийн ярианы сэдв төртөө тэргэн улс төрлөө орчиж байгаа учраас нам гэж эхлээд нам гээл ярихаар улс төрлөө орно л доо. Монгол улс чинь ингээд ардсан хувьсгалыг 34 жил 37 дахь жилдээ орж байна. 89 оны тэр 12 сарын 15-нд тэгэл энэ Эрдэнэтээс эхлээд ингээд энэ ардсан хувьсгал үүсэл ингээд явсан. Тэгэнгүүт чинь 34 жил гэхээр одоо ингээд надтай чацаагаад байгаа байхгүй. 35 дахь жилдээ орж байна. Тэгэнгүүт одоо ингээд нэг хүний төлөв шиг юм хугацаа байна. Улс орноор бодоход одоо Америк нэгдсэн улс гэдэг бусад энэ том Европын гүрнүүд гэдэг юм Америк энэ чинь үндсэн хуулиа батлаад ингээд тэрнээс хойш гар хүрдэг. Тэгэхэд одоо Монгол улс чинь үндсэн хуулиа баталж өөрөөр хэлбэл тоглоомын дүрэн байгаад байна шүү дээ. 3 сая 500 мянган иргэдийн тоглох үндсэн дүрэн. Тэр дүрмээ баталчаад
тэр дүрмээ хэрэгжүүлэх явцдаа ингээд өөрчлөөд идэг. Ойр. Тийм. Уг нь бол үндсэн хуулийг маш сайн үндсэн хууль болсон гэж судлаачид ярьдаг. Тийм. Тэгэхдээ тэрийг эрх ашигтаа нийцүүлээд энэ улс төрийн намууд чинь ингээ өөрчлөөд нь шүү дээ. Эрх барьж байгаа намууд яг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлээд. Тэгэхээр энэ нөгөө нэг хойд солонгосыг харж байхад ингээ Японыг харж байхад ингээд энэ дайн тулаан их үзсэн ингээд энэ улсууд чи яагаад ийм өндөр хөгжилтэй хурдан яваад байна гэхэлэр үндсэндээ ингээд маш их юу хэрсүү байгаа байхгүй. Үндсэн хуулийн аягүй чанга нарийн мөрдөөд байна. Хичээгээд байна. Тэгээ нөгөө төлөвш хугацаа бас байгаад байна. Тэгээ энэ солонгос чинь дайнаас хойш ингээд дарлаас хойш аягүй ингээ хурдан хөгжиж байгаа нь ингээд ард иргэд нөгөө маш хэрсүү. Тэгээ нөгөө яг хуулийг хэрэгжүүлдэг тэрнтэй чанд байдаг. Шаардлага тавьдаг. Тэгээ нөгөө угаасаа төлөвш хугацаа гол шүү. Одоо энэ хойд солонгосын кинонуудыг харж байхад улс төртэй кинонууд нь дандаа ингээд одоогийн Монголын амьдрал гэж байгаа байхгүй. Энэ прокурор, шүүх, улс төрчдийнх нь одоо юу. Одоо энэ саяны солонгосын ерөнхийлөгчийн асуудал ч гэсэн ингээд одоо жилийн дараа кино болоод гарна. Тэгэл ингээд үзэж хахад магадгүй 10 20 жилийн дараа Монголын амьдрал яг тийм байж ах ч гэдэг юм. Тэгэхээр яг ингээд энэ манай Монгол өөрөөр хэлэх юм бол энэ нэг төлөвшөх хугацаа байгаад энэ тэр хугацаанд нь энэ хувьцгалыг хийсэн болон хувьцгалын үед энэ ажиллаж амьдарч байгаа энэ одоо ах нар гэж ярьдаг энэ хүмүүс чинь одоо яг ингээд эд насан дээр 50-аас ингээд 70 насан дээр ингээд одоо Монголыг яг базаж авчиад байна шүү дээ. Тэгээ бидний өөр хүүхдүүд бид нар хойш суухгүй яг энэ ойлголтыг мэдэж авч байд бидний өөр хүүхдүүд Шинзий гэж яриад байгаа энэ залуучууд чинь одоо яг эд насан дээр очиж ижил за одоо улс төр бидний амьдралыг шийдэж гин гэж ингэж өөрчлөх хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол одоо саяны орон нутгийн сонгуулийн эрдэм мэрцийг харж байгаа чинь 40% оролцоод маш муу. Үнэхээр муу шүү дээ. Тэгээ юу бидний амьдралыг шийдэлд бас нөлөөлсөн болов уу гэж. Зөвхөн залуучуудаа бас цаатай төрийн бодлого те тэр өдрөөс нь ахуулаад ер нь жоохон бас нэг заваа юм байдаг юм болсон болов уу би бол гэж харддаг. За ямар ч гэсэн сонгуул бол ингэж болсон. За одоо яг үндсэн нөгөө хоёулаа чиний одоо сонгогддог юмны одоо иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг юм руу орох гэдэг юм л да. Төлөөлөгчийн одоо би зүгээр товчхон асууж. Төлөөлөгч эрх үүрэг гэж юу вэ? Төлөөлөгчийн эрх үүрэгээс өмнө төлөөлөгч гэж хэмээн гэж хуулийн ойлголт байна л да. За тэгвэл эхлээд төлөөлөгч гэж хуулийн нөгөө үндсэн юу н агуулга заалт нь бол ийм яг хувийн эрх ашгаа хизээч тэр хуралдаан дээр очиж хийхгүй. Төлөөлөгч болчлоо нийтийн албан тушаалтан болчлоо гэд одоо ер бол хуулийнхын заалт нь өөрийнхөө хувийн үзэл бодлыг илэрхийлэхгүй иргэдийг төлөөлж үзэл бодлоо илэрхийлнэ л гэж байгаа. Иргэдийн санаа бодлыг тэнд хүргэнэ л гэж байгаа. Тэгэхээр төлөөлөгчийн эрх үүрэг бол товчхон дурдах юм бол хууль дээр зөндөө байгаа. Хууль тогтоомжийн хэрэгжлийг хангуулах одоо нөгөө иргэдээс бүрдсэн татврын мөнгийн захиран зарцуулалт одоо эрх барьж байгаа намын байд юм уу тэр засаг даргын бүх шатны засаг даргын тэр үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, эргээ түнд нь хяналт тавих, тэгэл одоо дүүргийн эдийн засаг, нийгмийн одоо бүх асуудлыг л бүгдэнд нь л оролцсон төлөөлөгч нар болвол. Тэгэхээр бол иргэдийн төлөө нэг талаас ингээл яг тэр хүмүүсийг хэн шалгах гэдэг юм боловч нөгөө талаас төлөөлөгч нар чинь ингээд хийхгүй юмгүй л ингээд хийдэг байхгүй. Хүмүүс чинь ингээл төлөөлөгч гэхээр би энэ хүнийг сонгосон. Одоо гэр үг тий одоо би идэх хоолгүй бай тий нэг сөөхийн дарга нарын ингэтийг эсвэл нэг орон сууцны конторын утасны дугаарч асууж байгаа ч тийм. Ингээ ер нь бол ингээ төлөөлөгч гэдэг үгийг чинь ингээл миний өмнөөс ажиллах хүн гэж хүмүүс ойлгоод байгаа. Уг нь бол тэр хүн төлөөлөгч чинь тэр хүмүүсийн өмнөөс боловч давхар бас ингээд нөгөө тэр хүн чинь өөрөө тэр нутаг орондоо амьдарч байгаа шүү дээ. Өөрийнхөө бас ингээд нөгөө орчин тойрон ингээд тэгээд тэрнээс цаашлаад бүр ингээд дүүргийн төлөөлөгч бол бүхэл дүүргийнхаа иргэдийн төлөө 500 гаруй мянган иргэдийн асуудал тийм төрд хөргөх буцаагаар нөгөөдхөө уламжлах ер нь бол уламжлах ажил. Тэрээс биш төлөөлөгч гэж хүн чинь дүүргийн засаг дарга шиг ч юм уу аймаг нийтийн засаг дарга шиг эрх мэдэлтэй хүн биш. Нийтийн албан тушаалтан. Одоо ингээд дүүрэг бол за төлөөлөгч одоо аймгийн төлөөлөгч, сумын төлөөлөгч, дүүргийн төлөөлөгч гэдэг ингээд байгаа шүү дээ. Засаг захааны нэг жир явчихна. Тэг мөн одоо улсын хурал парламентын гишүүн байна тийм үү. Эднийг хүмүүс болохоор ингэж хардаг. Дарга. Эсвэл нэг бурхан юм шиг хардаг байхгүй. Чи сая хэллээ шүү дээ тийм ингээд янз янзын юм нэгдэг тэг гэрмэр гэж янз янзын нэгдэг. Тэр ойлголтын дээр чи юу гэж хэлмээр вэ? Уу яг уу. Улсын хурлын гишүүд нь бол дарга болчиход байна л да. Яхаа. Тэгээд бусад энэ төлөөлөгч нар чинь улсын хэмжээнд сая энэ дарга биш шүү дээ. 2024 оны улсын орон нутгийн сонгуулиар
20 гаруй мянган хүмүүс өрсөлдөж байгаа байхгүй. Энэ бүх шатны иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульд, дүүргийн сонгуульд. Тэгээд 8031 гэж санагдаж байна. 8000 гаруй өсчлөө төлөөлөх сонгогдож байгаа. Аймаг, сум, дүүрэг, нийслэлд. Ингээд 8000 орчим. Энэ хүмүүс чинь болвол одоо жишээ нь одоо улсын хурлын гишүүд чинь ингээд нэг энэ цайлын хөлстэйгэл одоо сүүлийн үед цаашлаар бах юм болоод байна шүү дээ. Тэтгэмж. Тэгэд энэ 8000 орчим төлөөлөгч нар чинь цалин хөлс гэж нэг ч дүүрэг байхгүй. Тэр засгийн газрын тогтоолоор байхгүй. Тэгээ угаасаа байхгүй болцсон. Тэгэхээр цалин авахгүй. За тэгээд цалин авахгүй нэмэх нь урамшуул гэж ер нь бол юу ч авахгүй цалингүй. Тэгсэн хэрнээ яах гад тэгвэл төлөөлөгч болж байгаа юм бэ гэж ойлголт гарч ирнэ. Хүмүүс чинь энийг сонсоод тэгж асуух гэдэг. Яах гад төлөөлөгч болж байгаа юм. Тэр чинь яг нөгөө нэг өөрийнхөө амьдарч байгаа орчныг тухайн ингээд орчноо тухайн дүүргээ тухайн засаг захиргааныхаа нэгжийн асуудалд одоо санаа зовж байгаа үр хүүхдийн талаар санаа зовж байгаа энэ нийтийн албан тушаал нийтийн төлөө явж байгаа субъект л ахгүй да. Би цалин хөлс авахгүй ч гэсэн байнга тогтмол тэр төлөөлөгч хийж илээ гэдэг тэр тухайн дүүрэг дээр ч юм очиж суухгүй тэнд өрөө ширээ тасалгаач байхгүй. Иргэдийн хурал хуралдахад очиж суун иргэдийн одоо өнгөрсөн хугацаанд өгж байгаа санал хүсэлтийг уламжлална. Одоо ингээд засаг дарга дүүргийг засаглаж байгаа хэрэг барьж байгаа хүмүүсийг одоо үйл ажиллагаанд нь хяналт тавина. Тэгэхээр чинь би өөрөө амьдарч байгаа өөрийнхөө одоо ингээд орчны төлөө мөн одоо надад итгэцэн итгэл хүлээлгээ сонгоцсон тэр олон мянган сонгогчийн итгэл байж штэ тэр хүмүүсийн төлөө ажиллахаас өөр арга байхгүй. Тэгэхээр чинь бол цалин хөлсгүүч гэсэн тэгээд дарга биш ажиллахаас өөр арга байхгүй нийт ялан шалтгаан байж байгаа байхгүй. Одоо ингээд Ардсан нам бол Баян зүрх хоёулаа нэг Баян зүрхийн яг хүрээнд дээрэл яриад штэ яг бусд нь ингээд яриулж байгаа ялгаагүй л тэг хоёулаа Баян зүрх дотор л ярьчээ. Одоо Баян зүрх дүүрэг бол одоо өөр ингээд Ардсан нам цөөнх тий сөрөг хүчин гэсэн үг. Тэгээ одоо сөрөг хүчин өмнө ч гэсэн ингээд сөрөг хүчин хийсэн. Би бол ямар асуулт асуух гээд нэхээ. Одоо ардын нам чинь бол ингээд тасралтгүй ингээд засаг бариад шүү дээ шат шатандаа. Тэгж бүх дээрэж доороос тэгээд засаг бариад чинь. Ер нь одоо ингээд зүгээр сөрөг хүчний зүгээс эсвэл хувь хүний одоо иргэн шүү дээ дугаар хорооны иргэн гэдэг одоо иргэдэг хүний зүгээс өнөөдрийн их барьж байгаа нам дээр чи ямар үнэлгээ өгөх вэ? Үгүй энэ ойлгомжтой шүү дээ. Сөрөг хүчний төлөөлөгч гэж үүднээс бас битээ хараа нөө хувь хүн. Би энэ хувь хүн. Угсаал муу үнэлгээ өгнө. Тэгтээ одоо бид нар ингээд одоо би ч гэсэн муу үнэлгээ. Тэгтээ дахиад сонгоод байгаа асуудал. Үгүй яг хоо энэ юу л да сонгогчийн боловсралтай холбоотой асуудал байгаа байхгүй. Түрүү ингээд хэдүүлээ хэллээ шүү дээ. Ингээд залуучууд ярьлаа ингээд эрт саналаа өгөхгүй байна. Тэгээ олон хүчин зүйл байгаа гэж жоод хэлж шүү дээ. Тэгэхээр чинь нэг талаас ингээд сонгогчийн боловсрал ингээд одоогоор тааруу байна. Одоо нөгөө бүгшний сонгуулийн хороогийн чинь ингээд сонгуулийн ерөнхий хороос бусдын ингээд тухайн үед нь сонгуулийн үед л томилдог байхгүй. Тэгэхэд Монгол улсын сонгуулийн ерөнхий хороо гэдэг байнгын ажиллагаатай тийм байгууллага байж байгаа. Тэр байгууллага яг юу гэхтэй вэ? Сонгогчдын энэ 3 сая 500 мянган хүнд чиглэсэн сонгогчд боловсрол болгох хэрэгтэй. Яг хоёлоо ярианыхаа ихэнд нөгөө ярьжсэн шиг энэ улс төрийн намууд энэ улс төрийн сонгуулиар ингээд энэ Монгол улсын хувь зайг шийдээд байна цэцгэлээд. Тэгээ энийг чинь ингээд иргэд өөрсдөө ойлгохгүй болвол сонгуульдаа саналаа өгөхгүй болвол энэ сонгуулийн саналаа өгөхгүй болвол ингээд одоо өнөөдрийн дүн муу үнэлгээ. Чи одоо эрт цамааг болчихсон шүү дээ. Тийм саяных чинь бол эрт цамааг байна. Нэмэх нэгээ явдаг байсан чинь одоо Нормутгийн сонгуул чинь эрт цамааг болчихсон юм шүү дээ. Тийм сая хуулиар. Тэгээ яг ингээд энэ ирэх барьж байгаа хүчин чинь өөрсөндөө тааруулаад сонгуулийн тухай хуулийг өөрчилж ийн л да. 2016 онд жишээ нь би дэвшил нөгөө ялагдсан гэж ярьж хаад эртцтэй байсан. Техний санал хураалтаар эрт сүрээгүй тэгээд 3 хоногийн дараа дахин сонгуул болоод тэгээд 50-аас дээш болоод жишээ нь сонгуул хүчинтэй болж ирсэн. Тэгээд эн чинь ингээд саяны ард түмэн ингэж штэ. Одоо ингээд нийслэлд дүүрэг Баян зүрх дүүрэг төр жишээ авч ярий. Ганц Баян зүрх ярьж байгаа учраас нийт сонгогчдын 40% нь ингээд саналаа өглөө. Баян зүрх дүүрэг 270 орчим мянган сонгогчтой болоод 40% нь саналаа өглөө гэж бодъё. 100 орчим мянган мэт үү? 110 мянган саналаа өглөө. Тэрнийх нь 40%-аас нь 19% нь саналыг авч юу ялж байгаа байхгүй юу? Ардын нам ялж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо нийт сонгогчдын хэдэн хувь ялж байгаа. Тэгэхээр нөгөө цөөнхийн сонголтоор бид нар одоо ирээдүгөө шийдвэрлэдэг гэсэн. Уул нь олонхын арчлаг гэдэг чинь өөрөө нэг олонхын саналаар явдаг систем шүү дээ тий.
Тэгэхээр нийслэлд ч ялгаа байхгүй, бусад дүүргүүдийг ингээ хараад хад ялгаа байхгүй. Ер нь сонгуулийн саяны сонгуулийн юу болвол ер нь тийм болсон. Тэр яг сонгуул одоо хүмүүс төдийлө мэдэхгүй шүү дээ. Яг чи бидний яриаг сонсож байгаа хүмүүс бол мэдж байгаа. Тэр ер нь бол зүгээр энгийн хүмүүс бол сонгуул болоод үнэхээр л одоо ардын нам ирэх бариад ингэсэн юм байна. Яг тоглоомын дүрмээ өөртөө зохиож байгаа учраас өөрсөндөө ашигтай дүрмийг л зохиогоол эдгээр чинь ингээд шаштандаа ялаад байгаа. Одоо танаа дүүрэг дээр ямар хөө процесс явагдаж байна? Одоо танаагцсан та ардсан намаас өргөж байна. За Баянзүрх дүүрэг чинь өөрөө нөгөө нэг талдаа энэ талтаа сонгоо авах, энэ талтаа Баянзүрх гэдэг чинь нөгөө хүн амлалттай хоёр дүүрэг шүү дээ нийслэл. Тэгээд энэ дээр одоо дүүгийн хэмжээнд ямар хуу төсөвч гэдэг юм уу? Ер нь ямар хуу ажлууд ер нь одоо нөгөө их барьж байгаа нөхдүүд чинь төлөвлөж байна. Тэн дээр нь одоо ардсан намынхан маань бас ямар хуу байр суурьтай оролцож байна юм. Би бас тгийг сонирхмоор байна. Окей. Сонгоны хархан Баянзүрх хоёр дүүргийг ингээд хамгийн олон мянган хүн амтай дүүрэг гэдэг байсан. Одоо ингээд Баянзүрх дүүрэг бүр тасраад явчлаа л доо. 500 гаруй мянган хүн амтай болсон. Тийм хүнтэй болсон. Тийм шүү дээ. Монгол улсын нийт хүн амын одоо 13, 14%. Тэгээ одоо бичиг баримттай өнгөрсөн жил ч одоо 432 мянга гэж ярьж байсан. Тэгээ бичиг баримтгүй ингээд шилжиж ирээ суурьшсан. Бичиг баримт авахыг хүлээгдэж байгаа маш олон мянган хүмүүс байдаг байхгүй. Тэгээ 500 мянга лицензийг гарцсан. Тэгээ манай дүүрэг бол одоо яг хүмүүс жоохон сонирхолгүй байж магадгүй. Гэхдээ энэ нөгөө бас мэд хүмүүс нь мэддэг. Баянзүрхчийн том дүүрэг юм чи. Төсөв маш их өндөр болсон. Өнгөрсөн жил 70 орчим тэрбум төгрөгийг зөвхөн хөрөнгө оруулалтын ажил дээр. Тэрний өмнө 60 байсан. Энэ жил ингээд арай багассан. Яг нийслэл энэ жил чинь улс нийслэл ингээд төсөв баталж чадахгүй бүх факт боллоо шүү. Тэгээ нийслэлээс татаас их авч байгаа 150 орчим тэрбум гинөө. Татаас авч байгаа. Тэгээ хөрөнгө оруулалтын ажил нь баг гэдэг. Тэгээ эх жил угаасаа ер нь бол нэлээд 4 дүүргийн 60 жилийн болно. Тэрэндээ зориулаад одоо том барилга байшин барина. Ингээд ер нь бол одоо нэг ой тэмдэглэх л одоо тийм яриад байгаа. Тийм тэгээ батлагдсан юм уу? Яг хөө тэгэл Баянзүрх дүүрэгт чинь 5 хан ардс намын төлөөлөгч шүү дээ. Тэгээ 38 ардын намын төлөөлөгч эдгээр чинь ингээд тойрч сууж байгаа л өөрсдийнхөө санаагаар алиг хийж шүү дээ. Тэгэхээр яг хөө дүүрэг бол тийм байдалтай л байна. Гэхдээ манай ардсан намаа сонгосон төлөөлөгч нар бол одоо тэрийг нь үр дүнтэй бодтой байх юм төлөө хяналттай байна. Ингээд сонгогдсон юугаа үүргээ хэрэгжүүлээд ингээл ажиллана хэрэгтэй. Хяналт тань гэлээ шүү дээ. Одоо ингээд би одоо өөрөө Баянгол дүүрэг гэхгүй. Тэнгүүт зүгээр нэг зүйлийг би анзаарсан. Хуулиороо бол одоо засгаа иргэдийн хурлын хянах хэрэгтэй шүү дээ. Их хурал дээр гэх юм бол одоо том дээшигээ ярих гэх юм бол засгийн газар их хурал нь хянах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүл одоо хөрсөн дээр бууж хаягдж байгаа зүйлүүд нь одоо засаг нь иргэдийн хурлаа бадцсан ч гэдэг юм уу. Тэгээ засаг нь баг иргэдийн хурлын асуудлуудыг шийддэг тийм тогтолцоо руу болсон юм надад харагдаад идэв. Танаа дөрөв дээр хэр харагдав. Баянгол дээр би тийм их юмыг бол харсан. Үгүй яг энэ ийм байхгүй юу. Нутгийн өөрөө өдөрдох байгууллага гэх түрүүн бас ярин нэхэнд ярьж ирсэн. Энэ байгууллага чинь уг нь яг үндсэн хуулийн байгууллага гэдэг утгаараа ингээд яг л чиний хэлж байгаа шиг хянах хэрэгтэй. Тэгэхэд одоо Монголд ерөөсөө тийм юм байхгүй ч бүх чатанда. Тэгээ одоо иргэдийн нийтийн хурал, иргэдийн төлөөлөгчдийн хурал гэд энэ байгууллагууд чинь эрх хэмжээг нь улам л хумаад байна. Өөрөөр хэлэх юм бол Монгол ардын намын эрх баригч нар улам л хумаад байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэж төрийн бас байгууллага байсан. Одоо Суубат бол улсын хурлын гишүүн байсан. Тэр одоо толгойлогчоор нь ажилтдаг, тэргүүнээр нь ажилтдаг бас одоо тэр нь байхгүй болсон. Нутгийн удирдлагын одоо 330 сум 21 аймаг 9 дүүрэгтийн иргэдийн бол байж штэ. Тэгээ 8000 орчим төлөөлөгч. Энэ хүмүүсийн чинь эрх шигээ хамгаалдаг нэг тийм төрийн бас байгууллага байлаа. За сая сүүлд нэгжийн хууль шинжилгээтэй 2020 онд нутгийн удирдлагын төлөөллийн байгууллага гэд бас ингээд яг хуульчлаад тэр байгууллагыг байгуулж ийн гэж хэлсэн. Тэгээд аймагаас 2 аймаг сумаас 2 бүгштний. Тэгээд нийслэл дүүргээс нэг гээд ингээд тэр хүмүүс чинь ингээд нэгдээд нэг тийм байгууллага. Тэр байгууллага нь өөрөөр хэлэх юм бол энэ нутгийн удирдлагын байгууллагуудад төлөөлөө засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагуудынхаа өмнөөс шүүхэд одоо нэхэмжил гаргах юм уу ингээд тийм байгууллага байгуулсан. Нэгжийн хуулиар. Тэгээ тэр хурал нь болсон уу, хурал нь болоогүй юу? Манай дүүргийн хурлаа 2020 онд нэг хүн томилоод явуулсан. Тэгээ одоо байхгүй. Тэгэхээр ингээд тэр нь одоо байхгүй байгаа нь яагаад тэгэхээр тэр байгууллагыг нутгийн өөрөө удирдах байгууллагыг хүчгүй байлгах, эрх мэдлийг бүр дээш нэг тийш нь төвлөрүүлэх энэ юм чигээд байгаа байхгүй. Тэрний нэг жишээ нь одоо бас нэг юм байна. Одоо бүгчний төлөөлөгч нь төсөөгөө цалингуу урамшуулгүйгээр ярьлаа шүү дээ. Өмнө нь бол байсан.
Өмнө байсан. 2020 хүртэл аваад явдаг байсан. Боксны төлөөлөгч нар урамшуул гэдэг нэг улирал 5 хүртэл сая билүү дээ. Улирал шүү. Санд биш. Ингээд тэрийг хүртэл гэдэг нөгөө их баг байж бол. Тэгээ тэрийг нь засгийн газрын тогтоол орчинг болгоцсон байхгүй. Тэгээ тэр чинь бүр байхгүй. Тэр чинь яаж ийм нэхлээр өөрөөр хэлэх юм бол улсын хурлын гишүүд өөрсдөө яаж байгаа лээ. Өөрсдөө бол цалингаа сайн нэмсэн. Тэгээ цалингаа нэмэхээс гадна тэтгэмж хэлээ. Яг хуу төлөөлөгчөөр биш гишүүнээр ажиллахаа болсон ч гэсэн цалин аавна нэг жил. Энд чинь бол ингээд адилхан ингээд иргэдээ сонгож байгаа ингээд нөгөө юунууд байгаа даа шүү дээ. Сонгуульт албан шалтгаан байгаа даа шүү дээ. Нийтийн албан шалтгаан. Тэгсэн хэрнээ улсын хурлын гишүүд бол дарга цалинтай, хангамжтай, дархан бүр эрэхтэй бүр. Гэхдээ бүх шатны төлөөлөгч нар бол биш. Гэхдээ ажлаа яг хийж ийнэхлээр яг анхан шатн дээр ажиллаж байгаа сум төвөргийн төлөөлөгч нар яг тэнд ажиллаж хийж байгаа. Би одоо яг надад ч бас боддог байхгүй. Яг чиний саний яаж байгаа юм чи. Би бол одоо энэ төлөөлөгчний бүгдийн цалинтай болох. Иймгүүл энэ хүмүүс чинь бас илүү итгэл үнэмшилтэй бас иргэдийн төлөө ажиллах юм бол. Тодорхой хэмжээс ер нь бол тэгээд ямар нэг юм дээр чинь ингээд санхүү гэдэг юм заавал явдаг шүү дээ. Хүн амьдарч л байгаа, идэж л байгаа, ууж л байгаа. Тэгээд санхүү гэдэг юм явах хэрэгтэй шүү дээ. Би бол энэ төлөөлөгчний бүр ингээд өмнө яг урамшууд өгдөг байсан. Гэхдээ одоо их хурлын гишүүд чиг тодорхой хэмжээний цалинтай болгосон баг зөв юм болов гэж бодоод байгаа. Одоо тэгээд энийг ярингууд хүмүүс юу вэ? Стадаа төсөд баг яалаа баалаа гэдэг. Уулны чинь бол ер нь байх л стол юм болов гэж би бодоод. Чи энэ дээр юу? Тийм би санал нэг байх хэвээр. Тэр нэгтээ нөгөө бас юутай байх хэвээр. Үнэхээр шалгууртай байх хэвээр. Төлөөлөгч гэж хүн одоо жишээ нь өнгөрсөн 20-24 онд би бас төлөөлөгч байлаа л. Өнгөрсөн 20-24 оны хугацаанд манай иргэдийн хурал 20 удаа хуралдсан байна. 20 удаа. 20 удаа хуралдахдаа жишээ нь төлөөлөгч одоо 20 удаагийн хуралдаа бүрэн суусан байна. Яг тийм. Өөрөөр хэлбэл таслаагүй. Ажлаа хийсэн юм уу хийв? Яг үнэ бүрэн суусан байна. Хурал төлөөлөгчийн яг эрх үүрэг юу байдгүйг асуусан. Хуралдаа сууж иргэдийг төлөөлөх үүргээ гүйцэтгэж иргэдийн өмнө сан төсөлтийн тэд хуралдаан дээр хилцүүлж одоо шийдвэрлэх асуудал тийм үү. Тэгэхээр хурал дээр суудгүй нэг ч удаа суудгүй сонгогдоод алга болдог төлөөлөгч бас байна. Тэгэхээр цалин урамшуултаа болгохыг гэж байгаа бол хэрвээ тэрийг бас ингээд ажиллаа хийж байгаад нь өгдөг байх ч юм уу. Бас нэг юутай. Тэрнээс шалтгааруулаад 8000 төлөөлөгчд цалинтай болгоно гэвэл ингээд энэ үзэж байгаа хүмүүс бол одоо эднэр юу хийсэн гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол ажиллаж чадчихагаад нөх эн чинь нэг зах зээлийн зарчим. Одоо энэ жишээл би бас ийм асуулт. Энэ хуулийг жишээлбэл энэ бас хуулийн төсөл болоод явах хэрэгтэй байлгүй дээ тий. Энийг одоо энэ чинь улсын хурлын гишүүд энийг оруулах улсын хурл. Яг энэ ийм байгаа. Найруулт юм яа. Нөгөө өгдөг байсан гэдэг нь нэгжийн хуулийн дээр угаасаа байсан. Тэгэнгүүт өгдөг байсан гэдэг нь юу вэ гэхээр засгийн газрын тогтоолоор бүр тодруулах юм бол засгийн газрын 404 дугаар гэж 22 оны 404 дугаар тогтоолоор тэр заалтыг хүчингүй болгоцсон. Зөвхөн тэр заалтыг засгийн газрын тогтоол. Өмнөх нь 402 дугаар тогтоол дээр юу гэж байсан бэ гэхээр за хөдөлмөрийн үлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг төлөөлөгчд өгнө гэж байсныг яг тэр заалтыг 402 дугаар тогтоолоос 404 дугаар тогтоолоор ганцхан тэр заалтыг хүчингүй болгоцсон гэдэг нь ер нь бол төлөөлөгч нарыг цалингүй байлга, урамшуулгүй байлгыгээд одоогийн ерөнхий сайд маань шийдсэн гэсэн үг 22 онд. Ер нь тийм. Тэгэхээр хуулийн дээр бол эрх зүйн боломж нь байгаа. Одоо хэрвээ буцаад болгох юм бол тэр 404 гэж тогтоолыг хүчингүй болгоход магадгүй холбогдох заалтыг хүчингүй болгоход бол эрх зүйн орчин бол байгаа. Тэр бол нөгөө эрх барьж байгаа намын даргал шууд мэдж байгаа асуудал байгаа байхгүй юу? Тэрс улсын хурлаар шийдээд ингэж тахын байхгүй. Тэр тогтоол хүчингүй болгох асуудал. Тэгвэл нөгөө яг цалинтай одоо их хурлын гишүүдчиг цалинтай болгоё гэж одоо их хурл руу орно. Гүмэл ч бас нэг төсөв мөсөв суугдаж таарч нэг. Тийм яг баг хэмжээний мөнгө төсөөлөв. Төсвөө 28 20 41 төлөөлөгчтэй байхад чинь 200 орчим сая төгрөг 5 хүртэлх сая төгрөгийн урамшуулттай байхад 200 орчим сая төгрөг байдаг байсан. Дүүргийн төсөвт. За яг энэ мөнгө энийг бол яг нөгөө нэг хоёлаа задлаад явах уу. Ер нь бол санаа гэдэг талаас. Тийм. Ер нь яг тэгэл товчхондоо эн чин улсын хурлын гишүүд ч одоо ингээд юундаа суудгүй хүмүүс байна гэл ингээд цааш шүүмжлүүлдэг тийм үү. Тэр чинь хурал болоход чинь ингээд бүх хуралдаа сууж байгаа иргэдийг төлөөлж байгаа тэр иргэдийн яаж байгаа хэлж байгаа сан төсөлтийг албан бичгээрээ уламжилж байгаа энэ чинь ажилласаа хийж байгаа хэлбэр л баггүй да. Тэгээ үнэхээр тэр асуудлууд нь шийдэгдээд байвал тэгээ тэр төлөөлөгч чинь цаг заваа зарцуулж энэ хуралдаан илүү чанарч байгаа байхгүй юу гэж бодож байгаа. Төлөөлөгч ингээд цалинжуулах юм бол илүү чанарч байна. За мэдээж ажиллаа хийх хүн нөхөд хариуцлага мэдээж тооцох. Тэр бол хамгийн зөвс. Тэгэл үзэж байгаа хүмүүс яг өөр өөртөөхөө энэ бол хоёулыг зүгээр л үзэл бодол гэдэг талаас нь ярьж байгаа.
За ийм бах нэ. За төлөөлөгчийн долоо хоёул бас нэлээ ярьлаа. За хоёулаа бол чиний ажил нэг нийтийн албан тушаалын чинь талаар бас нэлээ ярьчлаа гэж би бодож байна. Одоо ер нь одоо чи шингээ хувь төлөөлөгч шүү дээ тийм. Тэгээ нөгөө талаас бас сөрөг хүч. Цаашдаа ер нь бас чиний улс төрийн амбицийг би сонирхмоор байна. Ямар хөө бодолтой юм бэ? Яг хоо түрүүн ярьсан шиг улс төрөөс одоо гарах аягүй хэцүү. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн ирээдүй тийм. Нийтлээ залуучууд бид нар хаашаа суух юм бол тэгээд хөрхийн яах юм бэ? Болчих гэж бодсолтой сая 20 он 4 оны сонгуульд яг үнийг хэлэхэд нэр дэвшээ гэж нэг хүсээгүй. Яагаад гэвэл яг энэ ардын намынхан яг ингэж өөрсдийнхөө эрс зүйн сонгуул хийж дүрмээрээ ингэж төвшөнд ялна гэдгийг бол ерөнхийдөө хувьдаа бол харж ирсэн. Олон хол чадахгүй байна гэж хувьдаа харж ирсэн гэсэн үг л дээ. Тэгээд олон болохгүй юм чи ахаад цалин мөнгөгүй цөөнхөн төлөвлөгч хийж яваад ер нь яах юм бэ гэж бодсон л доо. Тэгээ яг хуу дэвших болсон ахаад дэвших болсон шалтгаанаа хэлсэн ирээдүй хойчхон төлөв. Цаашдаа бол мэдээж бодлогын хэмжээнд одоо энэ улс төрд оролцъё. Энэ хүүхдүүдийн маань ирээдүй хойч Монголын ирээдүйн энэ нийгмийн байж байгаа байдлыг чинь энэ улсын хурл шийдэж шүү дээ. Улсын хурлын одоо гишүүд хууль тогтоож шийдэж шүү дээ. Тэгэхээр ер нь бол дээшгээ улс төрийн карьераа өсгөөд явах бодол байгаа залууны хувьд. Тийм энэ боломж олцсон яаж таарах юм байгаа мэдэхгүй шүү дээ. Манай нам чи тэгээд өөрөө залуучуудаа боломж олохдоо их маранхан шүү дээ. Тийм ер нь бол одоо би жишээ нь 3 дахь удаага дүүрэгт нэр дэвшиж шүү дээ. Тийм. Тэгээд мал одоо чи дээшээгээ өөр залуучууд орчих гэсэн. Ер нь бол тийм. 3 дахь удаага дүүрэгт нэр дэвшнэ гэж юу гэсэн үг вэ? Юу яг уу юу л та тэгээд бүх юмыг мөнгөөр хардаг болчихсон. Манай нам чинь ингээд төгшлөндөө тийм. Тэгээ улсыг хурд дэвшгэд, нийслэл дэвшгэд мэдээ зарлага гарах нь тодорхой. Гэхдээ мөнгөөр сонгуул хийхгүй гэж бас нэг асуудал байна. 2020 онд би төлөөлөгч болохдоо зөвхөн 3 дугаар хорноос бас ялаагүй. 1 2 3 дугаар хороо гэж 3 хорооноос сонсгосон. 27 орчим мянган сонгогчоос ялсан байхгүй. Ялсан. Гэхдээ ялгалахтаа бүр илүү хамгийн өндөр дүүрэгтэй тухай үед өндөр санал авч ирсэн. Тийм. Тэгэхээр бол би бол жишээ нийслэлийн төлөөлөгч болоход бол жишээ боломж байгаа гэж хувьдаа бол хардаг. Тэгээ нийслэл дэвших боломж нь олдохгүй. Яадаг вэ гэхээр нөгөө л мөнгө. Нөгөө л ахнар. Нөгөө мөнгөгүй бол сонгуульд орохгүй гэдэг тийм. Тиймэрхүү процесс юм байдаг. Манайх дээр ч гэсэн одоо сая пүүл тиймэрхүү. Тэр болвол дэшээ л үзмээр шүү дээ. Манайх дээр гэснээс манай намын зарим залуучууд хүн намаас Баянгол дүүрэгт жишээ нь сая орон нутгийн сонгуульд нэр дэвсэн мэл шүү дээ. Тийм. Тэг яагаад вэ гэхээр Баянгол жишээ нь ингээд залуучуудыгаа дэвшүүлэхгүй шүү дээ бас. Тэрийг бас би хараад нэг жоохон сони юм байна гэж харж байсан. Манай тэгээд ер нь тийм процессуд болсон. Тэн дээр чинь ингээд тэгээд нэг ах нарын л асуудал шүү дээ. Залуучууд нь ах нартайгаа ойлголцож чадахгүй. Тэгэнгүүт л залуучуудынхаа өмнө мөний босоод тавьж байна. Тэгээд ингээд нэг ийм хөл процессуд юм болсон. Тэгээд энийг ярих юм бол одоо хоёулаа яг миний асуудал орох гэдэг. Чи асуудал байвал яриад шүү дээ. Тэгэхээр хоёулаа юу яа? Би дахиад нам руу ормоор хоёулаа. За ардсан нам ингээд үзэл баримталтай гэдэг хоёул бас ярианы хэнд хэлсэн шүү дээ. Тийм учраас энэ намыг сонгож байгаа. За засаг энэ ч баруун төвийн үзэл баримталтай нам тий чи мэдж байгаа өөрөө. Тэнгүүт нөгөө бидний өрсөлддөг тий бидний мөнхийн өрсөлдөгч нам бол ардын нам шүү дээ. Ардын нам бол зүүн төвийн үзэл баримталтай нам аа. Тэнгүүтлээ энэ хоёр нам чинь сая засагт их хурлын сонгуулийн дараа хамтарсан засаг байгуулад явчлаа. Тэгээ манайхаас одоо ардсан намаа жишээ нэг 8 сайд байна. 8 яам аваад 8 сайд. 8 сайд хэдийн яам бэ? 5 яам. 3 үндэсний хороо. Тий, 8 сайдтай гэсэн үг шүү дээ. Ийм хамтарсан засаг бий болчлоо. Чи энийг юу гэж хэлсэн? Би өөрийнхөө жижигхэн санаагаас хэлчихээ. Тэр нь юу гэхээр зүүнний үзэл, барууны үзэл гэдэг чинь өөрөө эрсдэс өөр үзэл санаа байхгүй. Хоорондоо яасан ч гал тэрвэлдэж хүнжид орох. Ямар ч боломжгүй. Тэнгүүд л энэ хоёр гар бариад өнөөдөр засаг байгуулад ингээд бид нар эвлэрцээ одоо ок хэвээр алгаа гэд яваад байгааг би бол зүгээр ингээд маш энгийн логикоор ойлгохгүй байна. Тэгэхээр одко гэдэг хүн зүгээр нэг хувь гишүүний хувьд юу шаардж байна? Тодорхой зүгээр намын гишүүний хувьд харах юм бол буруу эсэргүүцэж байгаа. Тэгээ яг хөө манай энэ намын дарга нар ч өөрсдөө ярихдаа одоо Монголын ард түмэн хожих хэрэгтэй болохоос улс төр хийх цаг нь бишээ гэдэг ийм гоё юм лооцсон яриад байгаа шүү дээ. Тэгээ эн чинь
өнгөрсөн 4 жил бид нэр харсан шүү дээ. Ардын нам стол бохир заван балла бүх юма ярьж байгаа. Тэгэл засагт хамтрахтай болох тэр ингээл нэг хүнжлрүүл яваад орчих واخ. Тэр чинь ерөөсөө л эрх ашиг л байж байгаа шүү дээ. Товч угаасаа бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Эрх ашиг л байж байгаа. Монголын эрх ашиг бол хидэх асуудал юм би. Тийм. Магадгүй. Нэлээд доошооч юм магадгүй. Эрх ашиг л байж байгаа байхгүй. Тэгээ энийг бол шүүмжлэлтэй хандж байгаа. Тэгээд бас нэг шүүмжлэлтэй хандж байгаа яг нэг үндэслэл нь юу гэхээр намын гишүүнч гэлтгүүд сая цөөнхийн одоо бүлгийн дараагаар ажиллаж штэ би дөрвийн. Тэгэд олон болох боломж байсан уу байсан. Засагт хамтарснаас болоод сонгуулийн эрдэс муу ардчилсан намд итгэх иргэдийн одоо сонгогчдын итгэл муу байсан. Бас нэг одоо ялагдсан шалтгаан бол энэ байхгүй бодиттой шалтгаан. Тийм наа чинь бас хүн ном дээр бол амар цохилдсон. Хүн ном нэг суудлаа. Хүн номын хөөс нь хагарсан гэж би бол хэлээд байна шүү дээ. Хөөс хагарсан. Тэгэхээр нөө иргэд яг ийм юм бас тийм нэг гоё ханддаггүй шиг байна гэж би харсан. Жишээлбэл чи болоод үзэлдэ. Ардчилсан нам магадгүй хамтраг байсан бол яг чиний ярьдаг шиг арай өөр байх байсан гэж үүсэхгүй байна. Тэгээ хүн нам чинь бас ингээд нийгэмд бас нэлээд амар танигдсан нам байсан чинь бас өөртөө нэлээд бас амбицтай нам штин юм бас тий. Тэгэхэд орон нутгт дээр Сэлэнгийн аймагт манай нэг найз ялсан. Ардчилсан намаас тэгтээ гарч тэр хүн чинь бас нэг ойлголцоог байхгүй. Баян голын процесс юм Сэлэнгийн аймагтаас болсон. Тэгээ тэр хүн маань тэр залуу маань тэр найз маань Сэлэнгийн аймагт хүн намаас гарч байгаа байхгүй. Өөр газар нэг ч ялдаа. Ардчилсан нам бол яг хөө зарим аймагт ялаад явдаг ингээд. Тэгэхээр нөгөө юм 24 оны их хурлын сонгуулиар иргэд ардчилсан намыг засаглаарай, засгийн бодлого хэрэгжүүлээрэй гэж санал өгсөн байх гэж би тэгж хараад байна. Манайхан тайлбарлахдаа юу гэж тайлбарлаад байна гэхээр ардчилсан нам ямар ч нэгэн аргаар ямар ч гэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой гэдэг байдлаар одоо иргэн саналаа өгсөн гэж ярих гэдэг байхгүй одоо ганц хүмүүс тийм хүн яриад байлаа шүү дээ. Би бол ингэж бодоод ардчилсан нам дангаараа засаг барих ёстой. Тэ? Ардчилсан намын үзэл баримтлалаа үнэхээр төрийн бодлого болгож хэрэгжүүлэх гэж бол дангаараа одоо бүх юм аваад ингээд олон болоод явал гэдэг саналтыг 430 мянган санал тийм л бэл үүдийг шаарддаг шүү дээ. Тэгэлгүй яг хөө тэгээд улсын хурлын сонгуул болсны дараа шууд орон нутгийн сонгуул чинь хэдэн сарын дараа л болж байгаа шүү дээ. Энэ хооронд л ингээд тисгүүл яачиж байгаа байхгүй юу? Нэг хүнжил ороо засагт авчиж байгаа байхгүй. Тэр нь бол ерөөсөө л манай намын дарга байна одоо энэ ирэх барьж исэн нөхдүүд чинь манай намын хэдэн удирдлагуудад л одоо өөрөөр хэлэх юм бол таатай санал тавиал тэднэр нь намынхын гишүүдийг Монголын ард түмнийхээ юу бодохгүй ингээл тэр олон мянган санал өгсөн. Намд ч одоо 800 гаруй мянган санал өгсөн биз дээ. Манай намд одоо энэ саяны зуны сонгуульд манайх дээр чи юу яасан шүү дээ. Их хурлын сонгуул дээр нөгөө холимог тогтолцоо явуулсан. Тийм, намынх 430 шүү дээ. Манайх 430 мянга, ардын нам чинь 500 гаруй мянга байсан. Тэгэхээр яг тэр олон зуун мянган хүний саналыг л ерөөсөө юу ч биш гэж үзэж байгаа байхгүй. Манай нам. Тэгээд орон нутгад хариуг юм байна. Аль хүн нам дээр хариуг нь байрлаа. Эд хэтгэлгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд орон нутгад дээр сонгуулийн эрт чинь баг тэгээд яг энийг чинь ингээд ходоод орно гэдэг шиг тоглож чадаад байна л да ирэх барагч нар. Зөв. Одоо гэхдээ би нэг юм яриад шүү дээ. Надад ч бас нэг ярьж байгаа юм. Нэг том 14 мяга төсөл яриад шүү дээ. Энийг одоо энэ хамтарсан засаг байгаа учраас энийг хөдлөх гэж бид засгаа байгуулсан. Эднийг ажил болгоно гэдэг юм яриад байгаа шүү дээ. Энэ дэр энэ зөв юм уу? Энэ хийх болов юу гэж байна? Мэдгүй хийх гэсэн нь одоо яг одоо ингэж засагт хамтарсны дараа мега төсөл яригдж яхад ингэж ийсэн шүү дээ. Ер нь бол нөгөө сөрөг хүчнэрээ хүн нам ардчилсан нам засагт хамтраагүй байсан бол энэ төслүүд хэрэгжихгүй эдгээр нөгөө ус төржүүлсээр байгаад ажил явахгүй гэл ингээл. Тэгээ одоо нөгөө засагт хамтарсныхаа дараа энэ мега төсөл явах хэрэгтэй гэл ингээл ярьж чинь. Ер нь бол улсын ажил урагшлах нь зөв явах хэрэгтэй. Тэр дээргүй ардын нам олон болсон бол засагт хамтарсан ч хамтраагүй ч тэгэл ажлаа хийх л ёстой шүү дээ. Тэгэхээр энэ бол цаана өөр ирэх ашиг л байна гэж би бол цаана харж байгаа. Угаасаа. Одоо тэгэхээр нэг сая ингэ хэллээ шүү дээ. Сөрөг хүчин гэхэл бүх юм гацаадаг ойлголт иргэд рүү гэдэг байхгүй. Уул нь тийм биш шүү дээ. Биш шүү дээ. Яг сөрөг хүчин болохгүй юм ин хэлдэг те. Болж байгаа. Одоо сая ингээд улсын төсөв батлагдах чинь ерөнхийлөгч хориг тавиад ингээд алдагдaltaгүй төсөв батлалаа гэдэг ерөнхийлөгч маань 31-нд яриад л шүү дээ. Тэгээ тэрэн шиг ерөнхийлөгч хориг тавьж хаад сөрөг хүчин тэр алдагдaltaгүй төсөв батлахад засагт хамтраагүй байсан бол тэгээ манай гишүүд чинь бүгд л гар өргөсөн юм бэл шүү дээ. Тэрийг нь ингээд шүүмжлээд ерөнхийлөгчийн тэр ерөнхийлөгч рүү очихоос нь өмнө улсын хурал дээр ингээд сөрөгчний ажлыг ярьж л байх хэрэгтэй байсан байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд засагт хамтарчаар ингээд сөрөг тал нь бас тэр л байна л да.
За ингээд одоо яртаа бас ингээд цаг нэлээд өгч байна. Окей. Одоо хоёулаа нэг өндөрлөг шат руу орё гэж бодож байна. Тэгэхээр одоо ингээд улс төрд ингээд за ингээд 30 гарцсан. Бид хэдүүлж одоо 90 баян улс төр яриад байгаа юм уу? 90 оны төлөөл залуучууд биш үү тий. Тийм. Энэ бол хоёулаа улс төр ярьдаг. Энэ бол нам улс төр ярьж байгаа л энэ ярьслаа ирэхэд бол дуусч байгаа. Тэгэхээр би одоо чамаас юу асуух гээд байна гэхээр улс төрд ингээд залуучууд орж ирж байна. За бидний үеийн залуучууд бол яг хөө тодорхой тий өрсөлдөх газраа өрсөлдөж байна. Амбица тодорхойлоод тий бас тодорхой өөр гэсэн бас санаа үзэл санаа гэдэрхэд ингээд явж байгаа залуучууд байна. Одоо улс төр бас сонирхож байгаа залуучууд гэж бас байгаа шүү дээ хэсэг. Байна тий. Тэгэхээр одоо баяр гэдэг хүн бол өөрөө улс төрийн хувьд бол залуучуудын дундаас их маш том туршлага нөлөөлсөн. Нийслэлтэй биш ээ дүүрэг дээр нэлээд 2-3 удаа ингээд сонгуулийн амтыг мэдэрсэн юм учраас та процессүүдийг мэдж байгаа. Тэгэхээр залуучуудаа бас чи нэг ямар байвал ирнэ улс төрд тий алсын хараатаа явах юм гэдэг талаас нь. Улс төрд байгаа залуучууд тийм үү? Улс төрд сонирхож байгаа. Сонирхож байгаа яг уу зөвлөгөө гэх юм. улс төрийг одоо залуучууд сонирхож гинэ үгүй юу гэдгийг би өөртөө мэдэхгүй байна. Ер нь бол найзуудыгаа жишээ нь улс төрлөө оруулж ирэх гэж би дийлэхгүй байна шүү дээ. Сонирхгүй байхгүй. Бизнес хийдэг ингээд ороод ирээч, намруу ороод ирээч ингээд улс төрөл ингээд бидний амьдралыг шийдэж. Тэнгүүт чинь ингээд за би одоо ардчилсан намын гишүүн болчих юм бол миний ажил явахгүй, бизнес явахгүй ч юм уу. Өө хөшин чинь ингээд зайнаас л байж ардын намч найз нөхөд байж тэгс хүмүүс байна. Хэрвээ зүгээр манай намыг яг сонирхож байгаа, орж ирэх гэж бодож байгаа залуучууд байх юм бол зүгээр хоош тавилгүй хурдан л орж ир гэж хэлмээр. Одоо өнөөдөр засагт сөрөг хүчин ингээд ялангуяа ингээд намд орж ирж ийн гэж шууд улсыг хурлын гишүүн болчихгүй шүү дээ. Зүгээр л нэг хорооны багийн сумын намын өөрийн гишүүн л болж орж ирнэ шүү дээ. Тэр залуучууд минь одоо бүх шатандаа ингээд арчилсан нам ингээд ялагдл хүлээсэн байгаа. Энэ үед орж ирж ээж залуучууд минь ингээд цаашдаа улс төрд байр суурь чинь ер нь бол бэхжиж явна шүү. Тэгээд ч ер нь ялсан ч бай, ялагдсан ч бай энэ нам сонирхдаг асуудал огт биш ээ. Зөвхөн нам чинь намаар дамжуулж улс төрийн сонгуулиар дамжуулж бидний амьдралыг шийдэж байгаа учраас ерөөсөө улс төрийг сонирхон зөв шүү. Сонирхохдоо бүр хардсан намыг сонирхон зөв шүү гэж хэлмээр. Яг үгүй бол манай нам болохгүй бүтэхгүй юм байна. Гэхдээ ардын намаас бол би хувьдаа ардсан намын гишүүний хувьд яаж ч бодсон тоо илүү гэж хараад байгаа шүү дээ. Илүү гэдэг би бол тэр илүү нь баг нөгөө тийм нээлттэй асуудлыг илт тод ярьдаг. Тэр нь баг хамгийн доотлогот. Тэгэхгүй нөгөө ардын нам чинь ингэдэм одоо би ч гэсэн ардын нам нэлийн ус найзууд байна. Харилцаа юусэн. Тэд нар чинь асуудлуудаа ингээл гадагшаа юусоо ярьдаг. Яг бид нар найз нөхдөдөө ардын намын мэдчихийн асуудыг ярьдаг. Манайхан ч бол ямар ч хамааралгүй те. Нийтэд жишээ нөө дотроо ч юм уу гаднаа ч юм хамаагүй ингээд асуудыг ярьцдаг. Нөгөө нийгмийн хамгийн зөв хэлбэр нь энэ юм байна. Буглардгүй юм байна. Асуудлуудад ил тод яриад хаа. Бугларж өвчин болдгоо юм байна. Тэгээ ардын нам ч нөгөө буглаж дотроо ингээд бидийг шахсараа хураасараа тэгээд задрахаараа тэгээд нүүрсний болохоор. Манай яг намын одоо яг зүгээр сүүлдэн цаг дуусч байгаа учраас манай намыг шийдэж байгаа нь хідэн нөхдөл байна л да. Энэ хүмүүс одоо тэгээд зайгаа тавиад алга болоод өгөхгүй юм байна ер нь бол. Өгөхгүй биш өгөхгүй шүү. Өгөхгүй юм байна. Зүгээр эдгээр байхгүй болсон цагт бол манай нам сайхан болно. Би бол тэгж харж байгаа. Нэр дуртад яах вэ? Тийм хідэн нөхдүүд байхгүй болсон цагт бол манай нам сайхан болно. Тэр үед бол манай нам сонгуульд ялдаг болно. Ялдаг болсон цагт мэдээж одоо бас ингээд эрх мэдэлтэй хүчтэй хүнд чинь нөгөө хүмүүс юу гэдэг чинь ингээд манай нам руу бас гişүнчил сэрэх байх. Тэгээ ер нь бол үнэхээр үзэл санаа үзэл баримтлаа дагаж орж ирэх гэж байгаа бол ялагдсан үед нь ийм үед нь одоо ардсан намыг сонирхож орж ирээрээ залуучуудаа л гэж хэлмээр байна. Тэгээд манай нам бол өөрчлөгдөн шинжлэхтэн гэдэгт бол огт эргэлздэг. Өөрчлөлт шинжлэхийн төлөө бол залууны хувьд одоо батчаа мэтийн нөхдийн хамт одоо явна л гэж бодсон шүү дээ. За тэр мэдээ залуучууд хэдүүлээ бас нэгдээд нийлээд ингээд магадгүй энэ подкастын бас нэг үр дүн болж явах болов гэж би бодоод байна. За ингээд ямар ч гэсэн ингээд чи гоё нам руу залуучуудыг уйлчлаа. За арчсан нам бол барууны үзэл баримталтай тий. Тэр нь юу гэхээр тэрийг бас хоёул нэг бас нэг жижигхэн тодорхойлцсон дээр байх тий. Чөлөөт эдийн засгийн эрх чөлөө. Тэр нь юу гэхээр нөгөө хувийн өмч гэж байна тий. Өмчтөө байх эрх гэж байна. Тэгээ зах зээл нь ерөнхийдөө нээлттэй чөлөөтэй байх хэрэгтэй тий. За улс төр талаас бол яг хуу хүний эрх чөлөө тий. Өгүүлбэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө.
Гэл бидний нэг тэгээ төр цомхон байх хэрэгтэй тийм. Тэгээ хувийн бизнесийн орчныг юм дэмждэг нам байя гэдэг зүйлүүдийг манай нам ихэд бол ярьдаг шүү дээ тийм. Хэдүүлээ бас ингээд намын залуучууд байна. Энэ үзэл санаагаа бас олон хүмүүнд бас өөртөө бидний нэг алдаа бас энэ юм шиг байгаа. Ардсан нам 8 жил сөрөг хүчин хэлээ шүү дээ. Одоо 9 жил рүү орж байна. Тасалтгүй. Тэгтээ өмнө нь зөндөө сөрөг хийсэн л дээ. Тэгтээ яг тасалтгүй ингээ хийж байгаа. Энэ ажлыг хийсэнгүй. Нэг нийтэд хүргэсэнгүй. Бидний нөгөө яриад байдаг үзэл санаа тэрийг иргэдийн нөгөө тунхагласангүй. Дөрмөн дээр л байж идэг тий. Үзэл санаагаа яг ингээ хүмүүс зарцсан нам ингээд явд юм шүү. Ийм учиртай шүү. Бид нар гарвал ийм бодлого хэрэгжүүлнэ тий. Тэр талыг бид нар ажиллаа хийсэнгүй үү дээ л гэж би бол тэгж дүгнээд байгаа. Тэгээ хэдүүлээ бас залуучууд нас залуу байна, хос төрийн зам урт байна. Энэ ажлыг хамтдаа хийж бодож байна. Тэгээ сайн нөгөө ах нар байгаа л энэ гэдэг юм. Тэгээд ах нар тугийн хийсэн гавьяанд байгаа гайтайгаа хамтдаа явж байгаа гэж би харж байгаа. Тэгээ хэдүүлээ өөртөө би бол ингэж хараад наад чиний саяны өнцгтэр чинь би бол залуучууд өөрсдөө манлайлах хэрэгтэй. Бид нар таад явчаач гэж гуйхаас илүүтэй бид нар өөрсдөө манлайлж гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр хоёлаа одоо магадгүй энэ ус төрд явах гэж байгаа хоёлаа өөртөө манлайлъя. Тэ? Тэгж энэ нөхдүүдийг ерөнхийдөө бол болсон гэдэг хариуг нь бас барих юм болов уу гэж би бол тийм бодолтой явдаг. Тэгээ одкото баярлалаа. Өнөөдрийн бас дугаар маань бас иргэдийн урлын төлөөлөгч гэдэг талаас бас нэлээд яриа өрнөлөө. Тэгээд нөгөө одкото хоёлаа чинь 24 оны сонгуулиос хойш энэ нь бол ингэж яг ингэж ярьж суугаа. Тийм байна. Тэгээд одкогийн бас хувь хүн гэдэг зүйлийг би бас нэлээд мэдээллүүдийг бас алж чадлаа гэж бодож байна. За тэгээд сүүлийн хормыг гэдэг шиг. Сүүлийн хормыг танд үлдээе да. Юу нэвтрүүлэг энэ подкастта урьж оруулсанд баярлалаа. Тэгээд үзэж байгаа хүмүүст сонирхолгүй байсан байх үедээ л гэж дотроо бодож сууж байна. Тэгээд тэр нэг чухал шүү. Намайг хүмүүс одоо төдийлөн танихгүй. Тэгээд харин чиний нөгөө энэ пэйжээс дамжуулаад үзэж байгаа хүмүүстээ үзэж байгаа баярлалаа. Тэгээд Бачралын маань хэлсэн шиг ямар ч байсан бид нар ингээд улс төрийг нэгэн сонгоод ардсан намыг сонгоод энэ баруун төвийн үзэл санаатай намыг сонгоод явж байгаа залуучдын хувьд бол хоошоо суух хэрэг байхгүй. Тэр бол Бачралынхаа хэлж байгаа шиг урдаа гараад ингээд манлайлаад явна. Тэгэхдээ манлайлаад явхад бас наан цаана учир байгаа. Тэгээд нюансыг зөв тааруулж явахгүй бол тэгээд хэцүү шүү дээ. Тийм учраас тэгээд ямар ч байсан явнаа тэгээд залуу байна болох бах. Ирээдүйд үр хүүхдүүдийнхаа төлөө бол ямар ч гэсэн хоёргүй сэтгэлээр энэ яваад сайхан нийгмийг бүтээхин төлөө явна. Тэгээд өөдрөг байцгаа гараад гэж байна. Хэдий сөрөг хичээлээ хэдүүлээ эерэг байцгаа яа. За тийм байна. За тэгээд одкото баярлалаа. Тэгээд өнөөдрийн подкастын маань дугаар ийхүү өндөрлөж байна. Тэгээд өнөөдрийн зочноор Баянзүрх дүүргийн иргэдийн урлын төлөөлөгч 2 удаа сонгогдсон ийм залуу. За мөн одоо манай Ардсан намын дээгдэх Ардсан залуучдын холбооны тэргүүн биш ээ. Яг нөгөө гоншигийн яг буруу байж алуулах чинь. Нөгөө чамд алуулах биш нөгөө нь алуулах чинь. Тэр нь юу гэхээр Ардсан залуучдын холбооны дэд ерөнхийлөгч одоо ярьтайгаа ингээд ярилцлаа. Тэгээд урилга авсанд баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар өөр зочиндоо хэдүүлээ уулзнаа. Анхаарлаа дуусна. Баярлалаа. За баярлалаа. За баяртай. Нэг балжоо. Тийм үү. За дуусаагүй байсан юм. За баяртай.